Амралтын өдрийн мэндийг хүргэн үзэгчтэй мөрөөдлийн нэвтрүүлгийн шинэ дугаар үзэгч танд хүрэхэд бэлэн болсон байна. За энэ удаагийнхаа дугаарыг бид T-Education дижитал технологийн сургуультай хамтарч бэлтгэхээр болсон. За ямар баяртай мэдээтэй вэ гэхлээр тус сургууль маань 12 хүүхдийг 3 жилийн тэтгэлэгтэйгээр T-Education дижитал технологийн сургуультай 100% тэтгэлгээр сургахын сайхан мэдээтэйгээр нэвтрүүлгээ эхлүүлж байна. За төлөөлөл маань ирсэн байна. За тэгэхээр T-Education дижитал технологийн сургууль Австралийн одоо хичээлийн хөтөлбөрийг Монголд нутагшуулаад ингэ явж байгаа. Тэгээд 12 хүүхдийг хүүхд тус бүрийг 3 жил өнгөө сургана гэдэг бол одоо мэдээж хүүхдүүдийн боловсролд оруулж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт гэж бодож байна. Тэгэхээр танай хамт олонд бас нийгмийн хариуцлагатай байж хүүхдүүдийн боловсролд хөрөнгө оруулж байгаа хамт олонд талархаж байна. Манайх жил болгоно ингэж тэтгэлэг зарладаг. Энэ жил бүр 12 хүүхдийг ер нь бол тэтгэлэг олохоор болсон байна. 12 хүүхдэд. Сургууль маань 3 дугаар ангиас эхэлж хүүхдүүдэд авдаг шүү дээ. Гэтэ яг англи хэл ордог гэдэг утгаар нь энэ удаад бол 5 дугаар ангийн хүүхдүүдийг сонгохоор хүсэлт ирсэн байгаа шүү дээ, тий. Англи хэлний нэг анхан шатны мэдлэгтэй ажихт ер нь бол цаашаа илүү ахаад ер нь програмчлалын хэл сураад ирэхээр яг англи хэл нь технологийн англи хэл нь ер нь бол сайжраад явцдаг байхгүй. Тийм болохоор. Тэгэхээр хүүхдүүд одоо ерөнхий боловсролын сургуульд мэдээлэл технологийн хичээлгээд компьютер хичээл ороод идэг. Дижитал технологи гэхээр бүр 10 жилийн энэ сургууль манай хичээлийн хөтөлбөрт байхгүй тийм хичээлийг орно гэж ойлгоод байгаа. Зөв те? Мэдээлэл зүйн хичээл дээр болохоор одоо тухайн програмыг хэрхэн ашиглах вэ? Хэрхэн ингээд зураг янзлах вэ? Хэрхэн ингээд материал одоо презентацийн бэлтгэх вэ гэдгийг заадаг бол манай сургууль болохоор яг тэр аппликейшнийг хэрхэн хийдэг вэ? Тэгээд цаана яг яаж ажиллаад байгаа юм бэ? Тэгээд энэ бол электроникийн энэ төрөл бүрийн энэ бол сургалтуудыг ордог. Мэдээж энэ гайхалтай мэдээгээ хоёлаа анхны сургууль болох 67 дугаар сургууль дээр ирсэн. Эндээс одоо 2 хүүхдээ сонгож эрхийн бичиг гардуулна. За ингээ хамтдаа орё багшаа. За. За бид нийслэлийн ерөнхий боловсролын 67 дугаар сургууль дээр хүрэлцэн ирсэн. За нийгмийн ажилтан маань, за T-Education сургуулийн төлөөлөл маань ирсэн. Өнөөдөр эхнийхээ хүүхдүүдийг сонгохоор болсон. Ямар ч тач T-Education дижитал технологийн сургууль маань нийтдээ хотын сургуулиудаас 12 хүүхдийг өн төлбөргүй 3 жилийн хугацаанд сурахаар ийм сайхан мэдээтэйгээр нэвтрүүлгээ эхлүүлж байгаа. Тэгэхээр 12 хүүхэд гэдэг бол бас их олонтоо. Манай нэвтрүүлгийн түгэнд ч гэсэндээ бас 12 хүүхэдэд бүтэн нэг хүүхэдд нь 3 жилийн тэтгэлэг өгнө гэдэг бол бас нэлээдгүй бас хөрөнгө мөнгө одоо сэтгэл ингэ шингээж байгаа ийм хамт олон байгаа учраас бас ташрамд энэ сургуулийн хамт олонд талархснаа илэрхийлж байна. За тэгээд танад бид нар хүсэлтээ өгсөн. Одоо 67 дугаар сургуулийг сонгоод бас захын сургуулаас яагаад энэ хүсэл мөрөөдлөө биелүүлээд энэ хүүхдүүд бас энэ сургууль сурч болдгоо гэсэн үднээс танай сургуульд хүсэлт өгсөн. Тэгээ эхний удаад одоо хэдэн хүүхдээс энэ 5 хүүхдийн материал сонгогдсон баа вэ? За ерөнхийдөө бол 300 хүүхдээс энэ 5 хүүхд маань сонгогдсон байгаа. Тэгээд энэ хөтөлбөрийг явуулсан дижитал сургуультай бас баярлалаа. За эхний хувьд болохоор 3 хүүгээ онцгойлж авч үзсэн байгаа. Энэ 3 хүүхд маань өөрсдөө эрэгтэй. Тэгээд дээрэс нь компьютер утасныхаа одоо тоног төхөөрөмж энэ бүх зүйлийг бид нэр судлаад ингээ явж чаднаа гэдэг ангийнхаа багштай бас надтай ярилцлага хийсэн байгаа. За энэ дундаас 2 охин байгаад байгаа. 2 охин маань өөрсдөө нэг англи хэлэндээ одоо жишээлбэл сайн гэдэг юм уу те. Тэгээд утас очлох юм код бичих би үнэхээр их сонирхолтой байдаг. Тийм учраас энэ сургууль руу ингэж ормоор байна гэж аав ээжтэй хүртэл хүсэл тавиад аав ээж нь ирж уулзсан үндснээр энэ 2 эмэгтэй 3 хүүг сонгочихсон ингээд сууж байна миний хувьд. За тэгэхээр манай нэвтрүүлгийн саналыг авснаас ахвалал T-Education дижитал технологийн сургуулийг судлаад эхэлсэн баг гэж бодож байна. Ер нь манай багш ирсэн дээр бас асууж авлах, тодруулах бас бусад эцэгчүүд, хүүхдүүд бас дутуу ойлголттой байж магадгүй. Тэгэхээр асууж тодруулах зүйл юу вэ? За ерөнхийдөө бол миний ойлголтоор одоо энэ манай сургууль маань IT чиглэлээр түлхүү явах юм билээ. Гэхдээ манай хүүхдүүд маань орохдоо энд бол нэг зөвхөн 6 дугаар ангиасаа мэдээлэл зүй гэдэг хичээлийг үзээ явна. Тэгэхээр тэр нь анхан шатны мэдлэгтгүй өгнө. Танай сургууль дээр очиод энэ хүүхдүүд маань давуу тал нь юу байх вэ? Энэ биднэрт заадаг ерөнхий боловсролын хичээлээс онцгой зүйл заагдах хичээлүүд нь жишээ нь юу байх вэ? За манай T-Education сургууль маань Австралийн хөтөлбөрөөр боловсруулсан дижитал технологийн сургууль байгаа. За дижитал технологийн сургууль гэхээр яг юу заадаг вэ гэх юм бол одоо сургуульд бол мэдээлэл зүйн хичээлээр одоо компьютерийг хэрхэн ашиглах вэ? Word, Excel дээр хэрхэн одоо юм хийх вэ? Одоо ашиглах вэ гэдгийг заадаг бол манай сургуульд компьютер яг яаж ажилладаг вэ? Тэр програм яаж бичдэг вэ? Тэр програмыг яаж зохион бүтээдэг вэ? Тэгээд робот, электроник гэд ер нь бол IT чиглэлийн одоо бүхий л суурь мэдлэгийг одоо өгөөд тэгээд
12 дугаар ангиад төгсгöd бол одоо бүрэн тийм код бичих чадварыг эзэмшүүлээд ер нь бол төгсгдөг байна. Гол бас сургуулийн маань даваа тал яг нөгөө сургуулаа солилгүйгээр амралтын 2 өдөр хагас бүтэн сайн суралцах гэдгээрээ бас даваа талтай. Тэгээ дээр нь одоо манай ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн програмын хөтөлбөрт байдаггүй яг тэр дундаа мэдээлэл технологийн хичээлийн шинжилэл хийгээгүй яг энэ хөтөлбөрт байдаггүй хичээлийг яг дэлхийн стандарт буюу Австралийн стандартаар Монголдо нутагшуулаа зааж байгаа гэдгийг даваа талтай баг тийм. Ер нь бол AI-ыг бүтээдэг Python гэдэг програмчлалыг хийлээдэг байхгүй юу? Тэрийг бүр ингээд анхан шатнаас нь эхлээд ингээд одоо гүнзгий төвшин хүртэл нь сурнаа гэсэн үг. Тэгэхээр тухайн сурагч маань одоо сургуулаа төгсөөд их сургууль сурлаа гэж бодоход AI-ийн чиглэлээр сурлаа гэж бодоход одоо тэрийг бүтээх хилээ ингээд сурцсан байна гэсэн үг. Тэгээд дижитал технологи гэдэг нь болохоор одоо бид нар ингээд хүмүүс хоорондоо хэллээрээ ярилцдаг шиг одоо компьютерт ярилцаад, кодоор ярилцаад, компьютерт юу хийхин зааж өгөхийг нь бол хэлж байгаа гэсэн үг. Тэгэхдээ бол манай хүмүүс чинь төгсөхдөө бүхэл бүтэн нэг анимашныг бий болгоцсон өөрсдийнхөө нэг ертөнцтэй болоод төгсөж чадах нь байна шүү дээ, тий. Ер нь тий. Наад тэгэхээр бүгдээрээ хүүхдүүдээ сонгоё тий. За таны хувьд бол аль хүүхдийг сонгосон? Цагшийн хувьд энэ хоёр хүүхдийг сонгож байгаа шиг. Эрэгтэйгээ сонгох юм гэж бодож байна. Ягаад гэвэл өөрөөсөө айгүй инженер чиглэл гоё юмар байна гэд надтай ингээд өөрөөсөө ирж уулзж ирсэн хүүхдүүд байхгүй юу? Хоёр хүүхдээ сонглоо. Тэгээд эрхийн бичгийн үгүй хүүхдүүд маань мэдээг байгаах те. Ерөнхийдөө материалаа өгсөн. Гэхдээ сонгоцсон гэдгийг бол мэдээг байгаа. Ахаа тийм мэдээг байгаа. Тийм зөвхөн багшнаас намжуулаад би мэдээлэл нь аваад анкетыг авсан байгаа болохоос ш өөр цаашаага ингэж ярьсан зүйл байхгүй байгаа. За тэгвэл бүгдээрээ хүүхдүүдтэй эрхийн бичиг гардуулж өгье те. Сонгосон хүүхдүүдтэй. За тий. За сайн байна агшаа. За ийш зогсоон тий. Мөрөлөлийн нэвтрүүлгийн орон бүтээлчид T-Education дижитал технологийн сургуулийн багштайгаа ирсэн байна. Та нар ямар зорилготой ирснийг мэдж байгаа юу? Гадарлаж байгаа юу? Мэдгүй байгаа юу. За дижитал технологийн сургууль гэж сонсч ирсэн үү? За дижитал технологи гэж мэдхөө. За. Та нар Roblox эсвэл Minecraft тоглодог уу? За. За тэр тоглоомоо ингээ өөрөө ингээ бүтээж сурмаар байна уу? Сурмаар байдаг уу? За. Манай сургууль яг тэр тоглоом бүтээхийг чинь энэ заадаг аахгүй юу? Дижитал технологийн сургууль гэхээр тэр тоглоом одоо та нар YouTube, TikTok ашигладаг уу? Тэрээ чинь яг яаж хийдэг юм бэ гэдгийг чинь заадаг аахгүй юу? Тэгэхээр манай сургуульд орсноороо одоо тэрийг сурнаа гэсэн. 5 бүлгээс 300 гаруй хүүхдээс таны ангиас хүүхд сонгогдсон байна. Тэгэхээр хүүхдийн талаар жаахан давчи яриа те. За баярлалаа. Ингээд манай ангиас сонгож Золбоо Батартаа баяр хүргье юуны төрөнд. Манай хүүхд маань болохоор зэрэг өөрөө итгэвс зүтгэлтэй, ер нь бол мэрэл цайтай, эцэгийнх нь болохоор эцэгийнх нь ч гэсэн бас хичээлээ сургалт хүмүүжлээс гадуурх үйл ажиллагаанд маш сайн оролцдог. Ийм итгэвтэй сурагчдын маань нэг байгаамаа. За тэгээд танаа сургууль манай ангийн бандыг сонгосонд маш их баярлалаа. Эрхийн бичиг гардуулъя те. Ямар ч сан багш нэрийг хэлчихлээ те. За Алтабаатар өвгтөө Залбаа Баатар. За T-Education дижитал технологийн сургуульд 3 жил өнгөө сурах эрхийн бичгээр шагнуулж байна. Баяртай байна уу? Их баярлж байна. Жисэн сургууль мөн үү? Энд ороод юу сурна гэж бодож байна? Код чи. Нэг тиймэрхүү юм сурах. Ер нь том болоод ямар мэргэжилтэй болъё гэж бодож байна? Уул нь анх хөлбөмбө өгчин болно гэж боддог байсан. За. Одоо тэгсэн чинь Одоохондоо гэхдээ мэргэжлийг сайн сонгоогүй байгаа. за аль хичээлд илүү сонирхолтой? Биеийн тамир, математик. За. Чөлөө цагаараа юу хийдэг вэ? Чөлөө цагаараа тэгэл даалгавраа гэж заримдаа хөлбөмбөг тоглодог. За хичээгээ сайн сураараа. Тасалгүй сураараа. За. Хамгийн гол нь тэр шүү дээ тий.
Төрөл хөлийн нэвтрүүлэг T-Education сургуультай хамтраад танаас сургуулиас хүүхдүүд сонгож байгааг мэдж байгаа багш байт те. Тийм мэдж байгаа. Тэгэхээр 300 гаруй хүүхдүүдээс өнөөдөр танай ангиас нэг хүүхэд нь сонгогдсон юм баяртай мэдээтэй ирж байна би нэр. Ямар гоё ямар хүрхий. Баярлалаа. За тэгэхээр тэр хүүхэд маань ямар хүүхэд гэдгийг удахгүй зарлана. Тэгэхээр хүүхдүүдээ T-Education дижитал технологийн сургууль гэж сонсч ирсэн үү? За та нар дижитал технологи гэж мэдэх үү? Мэдхгүй юу тий. Та нар компьютерт ингээд юу хийхийг нь заагаад програмчлаад өөрийнхөө ингээд хүссэн юмыг хийнэ гэсэн үг байхгүй хийж сурна гэсэн үг. Робот хийж олно, одоо өөр дрон хийж олно, эсвэл ингээд аппликейшн хийж олно, энэ бүхэл юм хийж олно, тоглоом хийж олно. Тэрийг ер нь бол манай сургууль заадаг гэсэн сурагч. Ганц хогтой Мишель. T-Education дижитал технологийн сургууль 3 жил үн төлбөргөө сурах эрхийн бичгээр шагнуулж байна. За баяр хүргэе. За баяр хүргэе хүүхдүүдээ. Амар гоё юм. Энэ сургуулийн талаар хэр мэдээлэлтэй? Гайгүй. Ер нь том болоод ямар мэрэгчлээ олё гэж бодож байна? Том болоод нэг амар сайн тийм өрөөдөл мундаг хүмүүс. 3 жил тэтгэлгээр сурах эрх гэж өгсөн байна. Хичээлийнхаа гадуур хагасаа өдөр болгон энэ сургуульд очиж сурах нэ. Тэгэхээр энэ сургуулийн ах эгч нарт бас талархснаа илэрхийлье. За баярлалаа. Тэгээ манайх ч нөгөө идүүтэн болон Персон гэдээ бас нөгөө англи хэл болон математикийн хичээлээр тийм цахим хичээл явагддаг байхгүй юу. Тэр нь болохоор нөгөө айгүй хөрх ингээ үе үе даваад нөгөө тоглоом шиг тэр нь тэгээ хичээлээрээ. Тэгээ тэрнээрээ бол айгүй итгэвтэй хамгийн түрүүнд л нөгөө алмаад цомоо бол авцсан л ээж идэв. Тийм. Тэгээ ээж аавын хувьд ч гэсэн бол ер нь маш хариуцлагатай. Тэгээд хүүхдийнхаа төлөө бас айгүй сайн дэмжлэг үзүүлдэг, итэх оролцоо сайтай. Тийм хүүхэд байгаа. Тэгэхээр ер нь бол сайн сурч чадах байхаа гэж бодож байна. Тэгээ танай хамт олонд бас баярлалаа манай хүүхдийг сонгосон. За бид хоёр явсаар дараагийн сургууль дээр ирсэн байна. Дараагийн сургууль маань 111 дэх сургууль дээр ирсэн байна. За 111 дэх сургуулиас мэдээж 2 хүүхдэд 3 жилийн сургалтын тэтгэлэг өгнө. За T-Education дижитал технологийн сургууль маань гол онцлог нь бас Австралийн дижитал технологийн сургалтын стандартыг Монгол хөрсөндөө буулгаж байгаа гэдгээр онцлог байгаа. Өөр одоо давуу тал хэлэхээр юу вэ? Дижитал технологиг эзэмшихээс гадна одоо сэтгэн бодох чадвар, одоо ингээд асуудлыг шийдвэрлэх чадвар, тэгээд шинийг илэрхийлэх чадвар нь дагаад хөгждөг. Энэ талаараа ер нь бол даваа талтай. Одоо ер нь бол дижитал технологиг мэдсэн одоо сурцсан байхад ирээдүйд ер нь бол ямар ч ажлын байран дээр одоо бүх ажлаа ингээд хөнгөвчлөх боломжтой болсон шүү дээ ер нь бол. Мэдээж энд сурснараа зөвхөн нөгөө инженер болох хүсэл сонирхолтой биш. Бусад мэргэжлийг эзэмшсэн ч гэсэндээ хамгийн сайн суур бусдаас ялгарх онцлог даваа талтай болж хүүхд төгснө л гэсэн үг шүү дээ тий. Тий, ер нь тий. За хоёулаа тэгвэл оръё тий. За 111-р сургуулийг зорж ирсэн 2 сургалтынхаа эрхийг өгөх гэж байна. Тэгэхээр 5 дугаар ангийн хичнээн бүлэгтээ хэдэн хүүхдээс хүүхдүүд маань сонгогдож байгаа лээ? Манай 111-р сургууль маань 5 дугаар ангийн 4 бүлэгтээ нийтдээ 170 орчим хүүхдээс сонгогдсон гэсэн үг. За эхлээд ерөнхийдөө анги болгоноос 2 хүүхдийг сонгон шалгаруулсан байгаа. Нийтдээ 8 хүүхдээс 2 хүүхэд маань бас хүндэтгэн үзэг шалтгаан, сонирхол, хүсэл тэмүүллээр нь хамаарат бас эцэг эхтэй уулзаж ярилцсны үндсэн дээр бас 2 хүүхдээ сонгон шалгаруулсан байгаа. Эцэгчүүдтэй ярьсан гэхлээр мэдээж хамаг гол бас нэг үүрэг бол эцэгчүүд оногдож байгаа шүү дээ. Хүүхдээ хариуцлагатайгаар хагас өдөр болгон зөөх гэж байгаа шүү дээ. Тэгэхээр хүүхд эцэгчүүд бол яаж хүлээж авсан? Эцэгч бол маш таатай хүлээж авсан. Мэдээж өөрийнх нь хүүхдийг хичээл сургуулиас нь гадна илүү хөгжүүлэх нөхцөл бололцоо нь бүрдэж байгаа учраас түүнийг бол дэмжин туслана, одоо бүхий л нөөц бололцоогоо дэмжиж ажиллана гэдгийг илэрхийлсэн байгаа. Хүүхдүүд одоо хичээлтэй байгаа юу? Одоо хичээлтэй байгаа. Тий. Багшаас нь зөвшөөрөл аваад тэгээд эрхийн бичгээ гардвал. За тэгээ. За явцгаа. За доороо нэг эргээрээ. Аха. За одоо сууч. За. Чи сая миний ярьсныг ойлгосноо? Ойлгосон. Ойлгож байгаа. За бид нар ингээд хүмүүстэй ярьдаг шиг компьютертэй шууд ингээд ярих юм бол компьютер биднийг ойлгох болоо. Ойлгохгүй тий. Тэгвэл тэр компьютерт яг ойлгуулдаг тэр хэлийг нь одоо сурахын тулд дижитал технологиг сурах хэрэгтэй гэсэн үг заяа. T-Education дижитал технологийн сургууль
Танай ангиас нэг хүүхдэд 3 жил үнгүй сурах эрхийн бичиг өгөх гэж байгаа. За тэгэхээр сонгогдсон хүүхэд маань хэн байгаа лээ? Мэдхүү та нар? Мэдхүү. За Саруул цувтын сонор. за Намайг Сарал цагтын сонор гэдэг. Би одоо 10 настай. Тэгээд 6 сургууль сурдаг. за сонирхол юу сонирхдаг лээ? Хобби ерөнхийдөө спорт л. Одоо энэ сургууль маань 3 жил чамайг хичээлээс гадуур хагас өдөр болго үн төлбөрөөр сурах нь шүү дээ. Тэгэхээр сургуулийнхаа ах эгч нарт бас талархснаа илэрхийлье. За баярлалаа. За дарах хөгтөн тий. За бүгдээрээ баяр хүргэе. За санрын аав тий. За сургуулийн талаар хэр мэдээлэлтэй байна. Сургуулиас сонгогдсныг ярьж хэлсэн баг тий. Тий. Яг мэдээлэл бол яг тийм сайн авч чадаагүй. Гэхдээ өнөөдөр энэ дуудаад нөгөө тэтгэлэгт орсон гэдэгт нь баярлалаа л тэгэл хүрээл хэлсэн л дээ. За ямар сургууль гэдэг мэдээлэл байна? Ер нь өөрийнхөө сонирхол болохоор нөгөө компьютерийн тийм талдаа аим сонирхолтой болохоор тийм сургууль болов гэж би бодоод. Тэгээд нөгөө хүүхд маань сургуулиас салахгүйгээр 7 хоногийн хагасаа өдрөө болгон хичээлдээ явна. Тэгэхээр нөгөө гараас гарт гэдэг зарчмаар хүүхдээ байнга таслалгүй хүргэж байх ёстой гэдэг үүрэг хамгийн чухал үүрэг байгаа. За тэр үүргийг биелүүлнэ. Тэрийг бол хариуцлагатай чадна үстэй тий. За хаагша. За тулгын Батананд. За баяр хүргэе хүүхдүүдээ. За T-Education сургууль 3 жил үн төлбөргүй тэтгэлгээр сурах ийм сайхан боломж олгосон байна. За баярлж байгаа бах тий. Сургуулийн талаараа мэдхүү. Жохон л мэднэ. Тэгээ өмнө нэг 2000 онд л зохиосон гэдэг мэднэ. За баяр хүргэе. За хүүхдүүдээс асууж агаад өөрсдөөс нь асуугаад тэгээд сонгосон байгаа. Ингээс 2 хүүхд сонгоод тэгээд нэг хүүхд нь ингээд сонгогдсон байна. Маш их баяртай байгаа. Ингээд одоо 3 жилийн сургалтын тэтгэлэг авна гэдэг бол энэ хүүхдэд бол маш том хөрөнгө оруулалт. Тийм учраас бол маш их баяртай байна. За хүүхд маань ямар сургууль сонгогдсон бэ? Мэдэж байгаа. Харин би өнөглөл мэдсэн тэгээ 10:30-аас ирээрээгээд тэгээд одоо нэг код бичих технологийн талын юг сургалт явуулдаг тийм сургуульд сонгогдсон л гэж. Ангиасаа 2 хүүхэд өгсөн байсан. Нэр тэгээд сургуулиас 2 хүүхэд сонгогдсон байна гэж ойлгосон. Тэрний нэгээр сонгогдсон баяртай. Тэгээд бас энэ сургуулийн та нарын итгэлийг алдахгүй бас сайн суралцах байхаа гэж бодож. Сонирхолтой байх байхаа өөрөө. Тэнийд хүүхдээ зөөдөг үгүй юу? Би гэр ойрхон болохоор өөрөө бол яваад ирдгээ. Тий. Тэгээ би өөрөө математикийн багштай. Өөрийнх нь байсан, ажилдаг байсан. Өөрийнх нь юунд бас тусалдаг. Хичээл интернетд тусалдаг. Таач маш их хариуцлагатай ажилладаг гэдэг нь. Тэгэхээр одоо хүүхдээ бас хагас өдөр болгон зөөхөн нь шүү дээ. Тий. Хагасаа өдөр тий аав ээж нь бас зөөж амжихгүй бол би туслаад зөөгөөд ээж болно. Хүчээр орж ирж байгаа нь шүү дээ. Хичээ тий. За үзэгчтэй мөрөөдлийн нэвтрүүлгийн уран бүтээлчд T-Education дижитал технологийн сургуулийн нэг салбар дээр ирсэн байна. За энэ салбар болохоор соёолч моолын зүүн талд Ashley тавилгын дэлгүүрийн 4 давхарт байрладаг. За энэ сургууль маань 5 салбартай. За яг сонгогдсон хүүхдүүд маань энэ Ashley салбарын нарны замд байдаг энэ 4 давхрын салбар дээр суралцах хэрэгтэй байгаа. Тэгээд хүүхдүүд маань өнөөдөр захирал багштайгаа танилцсан, за сургуультайгаа танилцсан, хүүхдүүд бас 1 жил 2 жил яваад юу сурсан байна гэд бас олон сонирхолтой програмуудтай танилцсанаа. За T-Education дижитал технологийн сургууль маань мөрөөдлийн нэвтрүүлэгтэй хамтраад 12 хүүхэд тус бүр 3 жил үн төлбөргүй сурах тэтгэлэг олгож байгаа. Тэгээд нийгмийн хариуцлагатай байж хүүхдүүдийн боловсрал маш том хөрөнгө оруулалт оруулж байгаа T-Education сургуулийн хамт олонд одоо эцэгчүүдийнхээ өмнөөс хүүхдүүдийнхээ өмнөөс шин сэтгэлээсээ талархаж байгааг бас энэ ташрамд хэлье. Ингээд бүгдээрээ хамтдаа сургуультайгаа орж танилцъя. Хүүхдүүд маань 2 хоногийн өмнө эрхийн бичгээ гардаж авсан. За өнөөдөр сургуультайгаа танилцсан, захирал багштайгаа танилцсан гэд бас асуух зүйл, мэдэх зүйл эцэгчүүд хүүхдүүд маань их байгаа гэж бодож байна. Тэгээд захирал багш маань өөрийгөө танилцуулаад тэгээд сургуулийн талаар бас товчхон танилцуулга хий, тий? За сайн байцгаана уу, намайг Бэлхүн гэдэг. За энэ T-Education сургуулийн үүсгэн байгуулагч захирал нь байгаамаа. За тэгээд юуны өмнө та нарт тэтгэлэгтэй хамрагдаж сонгогдож чадсанд баяр хүргэе.
Тэгээд эх 3 жилд бол бид хэд энэ дижитал технологийн хичээл гэдэг зүйлийг үзээд кодчлал сураад, тоглоом хийгээд, янз бүрийн програм бичиж үзээд, тэгээд электроникийн жижиг төсөлтэй гэрхийнхэн одоо цэцгийг одоо усалдаг автомат систем хийдэг ч юм уу, эсвэл загасныхаа аквариумд автоматар хоол хийдэг систем хийдэг ч юм уу, эсвэл янз бүрийн робот хийх 3D принтерээр тэр роботондоо дутуу байгаа эд ангийг нь өөрсдөө зохиож хийх гэх мэтчлэн ийм зүйлсүүдийг үүсгэх болно. За тэгээд та нар маань хичээгээрэй гэж. Сургуулийн маань хамт олон 12 хүүхдэд тэгээд дээр нь тус бүр хүүхд болгоно 3 жилийн тэтгэлэг гэдэг бол маш том тэтгэлгээ та бүгдийн оюунд те хүүхдүүдэд бас боловсролд нь хамгийн том хөрөнгө оруулалтыг оруулж байгаа. Сурсан сураагүй хүүхдэд бас асар их ялгаа байдаг гэдгийг би бас цуг явж байгаа багш нараас асуусан. Таны хувьд бас энэ дээр нэмж хэлвэл. Сураад явж байгаа хүүхдүүд тэгээд сурсан хүүхдүүдийн хувьд одоо яг энэ чиглэлээр огт мэдлэггүй байгаа, мэдээлэлгүй байгаа хүүхдүүдээс шал ондоо байдаг. Одоо хамгийн ихний үнцэг гэх юм бол хүний сэтгэх, харах үнцгийг өөрчилж эхэлдэг. Инженер сэтгэхүйтэй болж байгаа гэсэн. Одоо инженер сэтгэхгүй гэдэг нь юу вэ гэхээр зарим хүмүүс одоо хуулийн сэтгэхүйтэй байж болно те. Эсвэл одоо юм зардаг юм маркетингийн сэтгэхүйтэй байж болно. Хуулийн сэтгэхүйтэй байдаг хүмүүс одоо шууд автоматар юу гэж боддог гэхээр энэ хүнийг ингэ хэлчих юм бол ийм зүйл болно ирээдүйд. Ингээд хуулийн ийм гаргалгаатай гэх мэтчлэн ямар ч мэрэгжлийн хүмүүс автоматар өөрийнхөө мэрэгжлийн дагуу сэтгэж эхэлдэгчтэй адилхан хүүхдүүд одоо бүх ситуац дээр ингээд яг энэ инженерийн сэтгэхүйгээр толгойн ажиллаад эхэлдэг болчихдээ. Хамгийн одоо анх харагдах өөрчлөлт нь ерөөсөө юм болгоныг л ингээд инженерийн шийдэл боловсруулж хийх гэдэг болдог. Тэ. Хүүхдийн тарих бол одоо ингээд яг харж байгаа өнцгөл хардаг тийм үү? Одоо жишээ нь өөрийнхөө сэтгэдэг гэж ойлгож байна. Тэгэхэд нэг тархийг нь задлаад одоо ингээд нэг тийм мөрөөдөлтөй болгох тийм одоо алхам хийж байгаа гэж ойлгож байгаа. Одоо чинь би одоо ийм зохион бүтээн гэдэг тийм яг ингээд одоо Монголд маш ихээр өгүүлэгдэж байгаа ийм зүйлийг одоо ингээд мөрөөдлийг нь задлж шинээр бий болгож төрүүлэхээр тийм одоо сэтгүүтэй болохыг ингээд зорж байгаа гэж харж байгаа. Энэ бол одоо ингээд зөвхөн Улаанбаатар хотод танаас салбар сургуулиуд байгаа. Тэгээд одоо хотод руу бол ингээд хангалттай ирээд суралцах боломжтой. Цаашдаа одоо хөдөө орон нутгийн хүүхдүүд рүү чиглэсэн ямар үйл ажиллагаа байна. Манайх чинь ер нь бол жилд 20,000 хүүхдийг одоо суралцуулах тийм одоо төлөвлөгөөтэй байхгүй. Түрүү жил бид нэр 3,000 хүүхэдтэй, 3,000 гаруй хүүхэдтэй ажилласан. Тэрний өмнөх жил бас нэг 2,000 хүүхэдтэй ажилласан гэд жил болго ингээд өргөжин дэвшээд явж байгаа. Энэ жил одоо түрүү жил баг бид нөр өөрсдийнхөө яг сургууль дээр 300 хүүхэдтэйсэн бол энэ жил 1000 орчим хүүхэдтэй болоод ингээд явж байгаа. Хот дээр нэмж дахиад 2 салбар нэх одоо бодолтой байгаа. Хүн болгонд ер нь бол нэм ойртуулсан маягтайгаар одоо сургуулиудаа нээгж байгаа. Нэгд өдөр би дорнд явах гэж байгаа. Тийм. Дорндын сургуулиас манайтай ингээд одоо санал тавиад манайхтай ямар хамтрах одоо ажиллах боломж байна вэ? Тэгээд манай хүүхдүүдэд яаж зааж өгөх боломж байна гэдэг асуудлаар ер нь бол одоо нэгтгэд дорнод явах гэж байгаа. Тэгэхээр магадгүй зунаас ч юм уу эсвэл тэрнээс ч наа дорнодтой одоо хамтрах боломж байхыг үүсэхгүй. Эхлээд дорнодтой хамтраад систем бий болгочих юм бол бусад одоо хөдөө орон нутгууд руу яг тэр байдлаараа одоо хамрагдахад боломжгүй гэх юм бол байхгүй. Одоо 5 салбартай болох гэж 19 хоноос өсгдөг чинь баг ингээд ирээд 6 жил болж иж ийм болгож чинь тэгэхээр хөдөө орон нутг руу бас ямар байх нь вэ? Намайг хүлээгээд одоо очно гэж нэгтгэхэд дорд очно гэсэн чинь 2 дахь хичээл нь ороод эхлэнэ гэдээ ойлгочихгүй те. Тийшээ чинь бас би хүрэх гэж те хэр удах уу? Бас тийм асуудал байж магадгүй. Гэхдээ эсвэл амар хурдан ч байж магадгүй. Нийгэмд маш том хөрөнгө оруулалт хийгээд бас хүүхдүүдийг ингээд дэмжиж байгаа танай байгууллагын хамт олонд бас маш их баярлалаа. Тэгээд ялангуяа одоо улсын сургуульд сурж байгаа хүүхдүүд бол яг ерөнхий мэдлэгээ сургуулиас авч болох ч гэсэндээ нэмэлт ийм сургалтуудад бас ингээд хамрагдах нь бас ингээд зайлшгүй шаардлагатай юм шиг санагддаг л та. Тэгээд хүүхдээ бас яг ийм сургалтанд ямар сургалтанд хамруулах уу гэд нэлээх судалж исэн. Тэгээд яг энэ сургуулийг бас хараад нэлээх сонирхож исэн сургуультай хүүхд манаас ингээд 3 жилийн тэтгэлэг аваад бас яг ингээд суралцах боломжтой болсон. Үнэхээр их талархаж байгаа. Энэ бол ингээд биднэрт ингээд маш том
бэлгэц олж өгч ийн гэж бас харж байна л да. Тэр ч утгаараа хүүхдээ бас ингээд товлтол ингээд цаашаа дэмжихийг бас хүсэж байна. Одоо өдөр тутамдаа л гэртээ те яаж компьютероос нь холдуулах вэ? Яаж гарцнаас нь холдуулах вэ? Яаж нэг энэ тоглоомноос нь холдуулчих уу гэл ингээд санаа зовдөг эцэгхийн хувьд ч гэсэн те. Тэгтэл яг одоо энэ чиглэлээр нь бас ингээд дэмжих те энэ чиглэлээр яг ингээд суралцах боломж олдож байгаад нь хэрэг бас баярлж байна. Тэгээд тэгвэл хүүхэд маань яг танай сургуульд хэдий хүртэл яг ингээд суралцах боломжтой байдаг те. Бүр ингээд цаашаа их сургууль руу хүртэл би бас ингээд хүүхдээ яг технологийн чиглэлээр ингээд дагнаад бас явуулах нэлээд сонирхолтой байгаа. Улсын сургуульд байгаа хүүхдүүд заавалчгүй энэ технологийн хичээлийг, дижитал технологийн хичээлийг гаднаас олж авах боломжтой. Өөрөөсөө гэх юм бол боломжгүй. 10 жил болох гэж байгаа энэ технологийн одоо номтой тэр нь мэдээлэл зүйдэг хичээлийнх. Тэгээд 10 жилээр циклээр шинжилдэг гэдэг яриатай. Тэгээд тэр нь болохоор хэрэглэгч бүтээх хичээл байдаг. Одоо хэрхэн PowerPoint дээр нэг юм хийх вэ, хэрхэн одоо Photoshop дээр ажиллах вэ гэх юм уу, ийм л хэрэглэгч бүтээх зорилготой байдаг. Бид нар болохоор тэр хэрэглээд байгаа зүйлсийг нь бүтээдэг бүтээгч бүтээх. Хэрхэн тэр Photoshop гэдэг програмыг чинь бичих юм. Энэ хэрэгслүүдийг хэрхэн гаргадаг гэдэг. Энэ зүйлсийг л ер нь бол хийлэгдэг. Энэ зүйлсийг угаасаа одоо дижитал технологийн чадварыг хоёрхан л ангилаад байна. Нэг нь хэрэглэж чаддаг, нөгөөх нь тэрнийг нь хийж чаддаг. Энэ хоёр талаар нь зэрэг хөгжүүлдэг хүүхдүүдийг сурвал. Тэгэхэд манайх бол нэгийг ор тас ингээд хайчихсан. За яг хуу мэдээлэл зүйн хичээл дээр бол ингээд сүүлийнх нь 2 жилд нь кодинг гэдэг юм оруулсан. Тэр нь одоо бид нэр хэрэглэхээ болцсон, апдейтэнж гарахаа болцсон. Одоо small basic гэдэг хэл дээр байх жишээ нь ч гэдэг юм. Айгүй зовлонтой байдаг. Тэгээд өөрсдийг нь яг ингээд сургуультай явуулаад өргөчих юм бол угаасаа л тийм одоо юу яах боломжгүй. Эндээс одоо мэдлэг аваад одоо чадвартай болох боломжгүй. За тэгээд манад ирж байгаа нь бол тэгэхээр давуу тал болно. 3 жилийн тэтгэлэг гэдэг бол энэ бол яг хүүхдүүд дундаа жоохон шантрагч гэдэг юм уу, гэр бүлд нь ямар нэгэн асуудал гардаг учраас би 1 жилийн тэтгэлэг олохыг хүсэв. 1 жил сурчаад дараа нь яах юм тий? Энэ мэдлэг гэдэг зүйлийг чинь ингээд 2 жилийн хугацаанд мэрэгжлийн IT инженер болгон гэсэн зар би хараа бүр шоконд орж байгаа юм чи. Тэ 2 жилийн дотор ямар дээд боловсролыг олж авч болох уу? Тэ нэгтлангаас 2 жилийн дотор нэгтлэн болох уу гэдэг юм болохгүй. Нэгтлэн байтугай ингээд мундаг одоо засал чимэглэлчин дээр авчиад би танд нэг хүүхэд 2 жил дагуулъя. Та 2 жилийн дотор өөрсгөө болгох чадах уу гингүүт. Ямарч боломжгүй гэж байна. Тэ Монголд л яг 10 жилдээ ингэж явж ирсэн 4 жилд ингэж инженер болгож гаргаад байгаа. Гэхдээ одоо Монголоос гарч ирж байгаа тэр инженерүүд ямар чадвартай байдаг вэ гэхээр ер нь бол маш гологдохуйц байдаг. Австралид би сурж байхад 1 2 3 дугаар курстэй ингэ сурж байхад манай энд 3 семестр цуглуулж үздэг хичээлүүдийг агуулгыг шууд 1 семестрт үзээд дээрээс нь нэмэгдэж орж ирсэн. Тэгээд үзэхэд хүүхдүүд нь хоцордохгүй байхгүй. Яг гэвэл суур боловсрол нь сайн тавигдсан байдаг. Та нарт зааж өгөх гээд байгаа кодинг гэдэг хичээл байгаад тэрэн дээр багш нь бүр ингэ юунда лабораторитой хонж өнжөөд хийж чадахгүй. Тэгсэн чинь зүгээр хичээл дуусахад хичээлдээ зэрэгцээд би даалтаа хийгээл хүмүүс энийг л гараа авч байгаа. Ямар ч шинэ юм сурсангүй мурсангүй те зүгээр 10 жилдээ хийдэг байсан юм л энэ байна гэдэг. Тэгмээ энийг маш их одоо хэмжээгээр 3 4 5 6 жилээр ингэж суур тавигдаж үзчихэж л их сургуультай илүү сайн мундаг инженер болно. Түүнээс шил одоо дэлхийгээс тасраад ингээд үзэхгүй байжснаа генет инженер болчихно гэх юм бол боломж байхгүй. Тийм учраас би та нарт ядаж 3 жил сурчгаа гэдэг. Тэгээд манад хэр удаан сурах боломжтой вэ гэх юм бол 12 дугаар ангид төгсөлтөд сурах боломжтой. Тэгээд тэр нь болохоор манайх Австралийн стандарт дагж байгаа. Тэгээд тэрнийг жоохон хөрвүүлээд Монголд нөгөө нэг жоохон хөрвүүлээд оруулсан шууд ингээд тавих гэхээр болохгүй байгаа учраас тэгээд манай 9 дугаар ангийн хөтөлбөрийг дуусгах хүртэл үзчих юм бол тэр бол mandatory буюу заавал судлах ёстой хичээлээ дуусгачихж байгаа гэсэн үг. За эндээсээ цаашаага ямар ч мэрэгчлүүд рүү явхад бол болно. 12 дугаар анги 10 11 12 дугаар ангийн хичээлүүдийг бол одоо манай мэрэгчл рүү инженерийн мэрэгчл рүү явах гэж байгаа хүмүүс бол үзүүл тохиромжтой гэсэн. Одоо та хоёрын хувьд болохоор инженер болохыг гэж бодож байгаа юм шүү дээ, тэ? Тэгэх юм бол манад 12-оо төгслөө явуучвал зүгээрээ гэсэн. Манай хүүхд нь анх бүртгэл нь явж байхад ингээ хамгийн түрүүнд орж бүртгүүлсэн байхгүй юу? Тэнд нөгөө
менеж нь гайхаад хөө эмэгтэй хүүхдээ штэ гэ танаа эмэгтэй хүүхдэд орж ирсэн. Яга эмэгтэй хүүхдээ интернет болж болтгүй. Арай өөр сэтгхүүтэй иж болно штэ. Хэлбэрчүүлсэн одоо гэрийг хэрэглээг арай хэлбэрчүүлсэн одоо эзэгтэй нэрттэй хүргэгч юм уу. Тэг аль болох зохион бүтээх те хэлбэрчүүлсэн хэрэглээг яах болохоор тэр талаас нь эмэгтэй хүн байж болно. Тэгээ манай тэр баян шүний чи тэрнгээч юу нэг олигтой тийм сургалтууд юу нь бол холддгоо ховор тэгэл гайгүй сургалтанд явуулчих гэхэл дандаа нэг төв талбай малбай хан уул дүүр өмөрийг явах гэдэг айгүй хэцүү байхгүй. Тэгээ ямар ч гэсэн хүүхдийнхээ төлөө явна штэ багшаа гэсээр хагаад орж ирсэн нэрээ. Тэгээд үнэхээр их баярлалаа. 3 жил тэгээ угаасаа хүүхдэнд сураад харуулах бахаа л гэж бодож байна. Саяны жилж байгаа одоо гендрийн асуудал гэдэг эмэгтэй хүүхэд ямар сони яага эмэгтэй хүүхэд ороод ирв гэдэг ер нь бол манай сургуульд бол эмэгтэй хүүхдүүд айгүй их байгаа. Багш нар нь ч гэсэн эмэгтэй багш нар, эрэгтэй багш нарын тооны харьцаа бараг л 50-50 байдаг хөөхгүй. Тэгээд хүмүүс байглаасаа одоо нэг бол юмн сонирхолтой, юмсад тийм техник, технологи, ширээ, сандалч үүд юм уу ямар нэг юмсад сонирхолтой, эсвэл хүмүүс сонирхолтой гэж ер нь бол хуваагддаг хөөхгүй. Одоо аль нэг тал руу л одоо дээшлсэн. Тэгмэд эмэгтэй хүмүүс ерөнхийдөө өөрсдөө хүмүүс сонирхолтой, хүмүүсийн харилцаанд сонирхолтой байдаг. Эрэгтэй хүмүүс ихэвчлэн одоо юмсад сонирхолтой байдаг. Тэгээд тэр дундаа эрэгтэй хүмүүсийн одоо бүр юмсад сонирхолтой хүмүүсийн бүр илүү юмсад, илүү сонирхолтой хүмүүсийн инженерүүд болдог учраас ихэвчлэн ингээ харахаар инженерүүд ихэвчлэн эрэгтэй байх гад байдгийг ер нь бол талбар дээр. Тэр дундаас ингээд одоо эмэгтэй хүмүүсийн дахиад илүү нөгөө нэг юмсад сонирхолтой бүр илүү гэдэг нь бүр бага хувь нь олчдаг. Тэгэхээр ерөнхийдөө бол нэг тийм хандлагатай байдаг. Тэгвэл эн чинь бол заавалчгүй инженер бол гэдэг байгаа юм бол биш байхгүй юу. Тий. Тэгээд эн чинь одоо таны хэлж байгаачлан ирээдүйд одоо авах ажлууд чинь тэр чигээрээ технологи болсоор юм болгон технологи болсоор бид нэр хүнээр хийдэг байсан юмнууд, гараар хийдэг байсан юмнууд аль болох байхгүй болоо л тий. Тэгэхээр энд чинь хэрэгтэй ирээдүйд хийгдэх бүх зүйл чинь л угаасаа л хэрэгтэй л юм байна гэсэн. Одоо тэгэхээр манай клуб үйл ажиллагаанд болонгууд C++ гэдэг хэллэг бол эхнээс нь үзэж байгаа. За тэгээд энэ дээр харагдаж байгаачлан одоо бид нэр жишээ тасгалаараа нэг тийм энгийн програм хийсэн байгаа. Тий. Тэгэхээр хүүхдүүд маань бас одоо энгийн програм, код гэдэг энэ ямар ч тэ эдрийг бас тайлбарлаад өгье. За тэгэхээр энгийн програм гэхээр хүүхдүүд маань юу гэдэг вэ гэхээр нэг тийм дурын тоо хүн өгөх юм. За жишээлбэл одоо хэд гэж 110 гэдэг ч тий. 110 гэхээр чинь тэр чинь одоо нэг тоо үнэлгээ донд байхгүй дүн штэ. Одоо дүн чинь болонгууд тгээс 100 тий. Тэнгүүд яг ийм дүн байхгүй гэдэг юм хэвлэн. Харин 70 гэдэг ч юм бол энэ маань C дүн гэсэн үг тий. За тэгээ тэрийг ингээ урьдчилан тооцоолдог програм бичиж байгаа гэсэн. 75. Зэрэгд бол энд ингээд ямар ч хамаагүй тоо өгөхөд одоо энэ 75 гэдэг бол өсгөн үнэлгээгээрээ C дүн юм гэдэг юм гаралтыг гаргаад C гэдэг дүн гаргаж байна тий. За тэгэхээр энд байгаа бичээд байгаа код маань гэтээ жижиг харагдж байгаа гэсэн цаашдаа ямар үр дагавартай вэ гэхээр одоо жишээлбэл ингээд нэг дүнг бол ингээд хүн чинь хараашаад хэлж штэ те 82 гэхээр жаа би дүн байна гэ те тэгвэл магадгүй 1000 100,000 те одоо 1 сая ингээд дүнг яаж бодох вэ гэж байгаа. Тэгэхээр бол энэ програмаа ажиллуулаад тэгээ сая дүнгийнхаа бүх өсгөнлийг нь гаргаад ирнэ гэсэн үг. Тэгээд энэ маань бол зүгээр жишээ энгийн тасгал байгаа. Тэгээ цаашдаа болонгууд манай клуб үйл ажиллагаанд дандаа хүнд тийм агсан төвчний бодлогод бодож байна. Олимпиадад оролцох, олон улсын олимпиадад оролцох. Гүнзгийрсэн илүү их чадвартай хүүхдүүд бэлдэж байна. Тийм, ер нь гүнзгийрсэн. Ямар сонирхлоор энэ сургуулийг сонирхож орж ирсэн? Мэргэжилтэйгээ холбогдож орж ирсэн үү? Тийм, мэргэжлээ ер нь IT инженергээ сонгоцсон болохоор яг T-Education гэдэг юм компьютерийн сургалт байна гэдэг хэлээд тэгээд ийш орж ирчихсэн. Одоо асуудлыг яг хурдан зөвөр яг яаж шийдэх үү гэдэг амар хурдан сэтгэдэг болсон юм шиг санагдаад байгаа. Өмнөхөөс илүү тий. Яг зүгээр код бичгээс илүү. Бусад хичээлүүд дээр бас айгүй хурдан сэтгэдэг ч юм уу арай өөр болж гинөө сайжирч байгаа ч юм. Одоо математикийн хичээл дээр яг хурдан яаж бодох юм уу гэх тэрийг аймаг хурдан сэтгэдэг болсон. 3D модулийг хэрхэн яаж зурх вэ? За тэгээ хүүхд болгоноороо ерөнхийдөө нэг бүрчлэн дитэйл болгоно юм зурулдаг байгаа гэсэн.
За одоо болохоор энэ манай 2 дахь хичээл одоо орж байгаа. Одоо бид жишээ нь хэм бол энэ дээр snowflakes гэдэг ийм засан ширхэг хийж байгаа. Засан ширхгийн одоо нэг хэсэг гэсэн үг. Тийм хэсэг гэсэн үг. Тэгээд нэг хэсгээ ингээ ер нь бүхэлд нь бид бүхэн хийгээд дуусчих юм бол бүгдийг ингээ duplicate хийгээд ч юм уу нэг нь хуулаад тэгээ олон болгож жагаад ингээ бүтэн засан ширхэг болгодог гэсэн үг. За тэгээ энэ дүнгиж одоо нөгөө ихэнх хэсэгтээ явж байгаа болохоор дүнгиж процессын үед явж байгаа гэсэн үг. Одоо энд хэдгээр ангийн хүүхдүүд сурж байна? За одоо энэ 6 дугаар ангийн хүүхдүүд сурж байгаа. Одоо манай хүүхдүүдийн хийж байгаа бүтээлийг ер нь сонирхгүй та. За одоо чи энэ хэм бол за энд одоо ингээд одоо Монгол улсын бүхий өргөг одоо ингээд хийцэн байгаа. Тийм. Тэгвэл хуваараа гэрийн даалгавч ингээд өгсөн ингээд хийцэн байгаа. За тэгээд энэ одоо ингээд гадна талаас нь хийцэн байгаа бол бас дотор талын одоо өөр загварын насууд одоо хийж байгаа. Энэ одоо энэ жилээс л явж байгаа. Оо за ингээд хурдан сурчиж байгаа юм тийм. Одоо энэ чинь 6 дахь удаагийн оролт нөхөө. Ингээд өөрийнхөө төсөөлснөөр ингээд хийж байгаа юм байна. Өөрөө жоохон бүхэл сонирхолтой. Тэгээд одоо ингээд төслийнх нь нэрийг харах юм бол бүхний өргөө алтан цомын доторх гээд тэмцээнийг ингээд бичсэн. За тэгээ одоо дотортол нь арай болоогүй байгаа. Тийм. Саагаар явж байгаа ийм үр дүн үзэл. Тэгээд ер нь бол төсөөлж байгаа юмаа шууд ингээд бодит шууд болгож байгаа гэсэн үг. Их сургуульд бол хэдвэр курстан заадаг юм бол? За их сургуульд ер нь бол яг тодорхой мэрэгчлэр нь дагнж явах юм бол яг заана гэсэн үг. Хэрвээ тодорхой мэрэгчлэр нь яг дагнж явахгүй бол заахгүй. За жишээ нь хэм бол UI UX дизайнер гэж байдаг. Тэдгээр хүмүүс гэх юм бол илүү тухайн вебсайтны, аппликейшны загварыг ингэж тодорхойлдог бол яг одоо чинь манай мэрэгчлэр манай дижитал технологийн сургууль явснараа эдгээр зогсон мэдлгүүдийг бүгдийг нэг дор ингээ авах боломжтой гэсэн үг. Жишээ нь хэм бол кодчлал, за энэ 3D принтер, за тэгээд компьютерийн кибер аюулгүй байдал, компьютерийн сүлжээ гэдэг эдгээр хичээлүүдийг бүгдийг нэг дор ингэж авдаг. Их сургуулиудын хувьд болохоор яг зүгээр тухайн мэрэгжил бүтлүүн ингэж хандаж хичээл ордог болохоор ялгаатай байдаг. Тэгвэл баг зарим ихтэй сурвалж ордгоо хичээлийг ч гэсэн тийм бүр багасаа 5 6 дугаар ангиасаа үзээд судлаад чаддаг болох нь шүү дээ тий. Тийм яг зөв. Ер нь хэр ажиллагаа ихтэй. Ер нь гайгүй. Тийм. Сонирхолтой байна уу хичээл? Сонирхолтой. За ийм хий сарах нь штэ хүүхдэд харж байна уу? Ингээ өөрхөн ботсноор сургуулаач хийж болох юм шүү дээ өөрхөн сургуулийг. Өөрхөн сургуулаа бол нь хийж эхэлж байгаа. За. Хийцэн байгаа юм шүү дээ. Тийм. Ханараас өөрсдөө сургууль ингээ хийж болох нь шүү дээ. Одоо хичээл номер 1-ийн даалгавар байгаа. Өөрийнхөө нэрийг бичээд тэгээд өөрийнхөө дуртай зайрамгийг ингэж хийж байгаа. Ийм даалгавар байгаа. Энийг ингээд хомруулаад хэдүүлээ харах юм бол төгс гэрэлт гэдэг. Одоо ингээд сайн томруулах юм бол энэ бичээн нь байна. За тэгээд ингээд зарим уу байна. Бичээнтэй 3 давхар заримгтай хийсэн юм шүү дээ. Төгс гэрлээ. Гэсэн үг шүү дээ. Энийг одоо хэр хугацаанд хийсэн гэсэн үг? Энийг бид чинь нэг цагийн дотор хийдэг. Тийм. Тэгэхээр цагийн дотор ер нь бол ийм хийгээс очиж байгаа болохоор цаашлаад үргэлжлүүлээд одоо манай хиний цэрэнд очиж хийсэн шиг тиймэрхүү барилга байгууламжийг хүртэл хийх боломжтой болчихж байгаа гэсэн үг. Ер нь бол өөрийнх нь урам сэтгэмжинд байх юм бол ер нь бол хийх асуудалгүй гэсэн үг. За нэг анзаарсан юм зүйл гэхэлэр одоо ангид нэг 12 3 хүүхэд багш байна. Тэгэхээр яг 2 багш байгаад байх шиг байна тий. Тийм 2 багш байгаа. Ерөнхийдөө нэг багш маань ангиа удирдаа аваа явдаг. За тухайн удирдах байх үед бусад хүүхдүүд нь нөгөө нэг ойлгохгүй юм гарах юм бол нөгөө багш нь шууд тулаад ажиллаждаг гэсэн үг. Тэгэхээр ямар ч нөгөө хүүхдийн хоцрогдол байхгүй. Хүүхэд бүрт ер нь бол нэгэн жиг төрж байгаа гэсэн. Тэгэхээр энэ сургуулийн бас нэг том давуу тал баг хүүхд болгон дээр бүр тулж ажиллах нь тий. Манай яг давуу талуудын нэг харахгүй. За сургуультайгаа танилцлаа. Тэгэхээр ямар санагдаж байна? Аав яв. За сэтгэл өндөр байна. Өмнө бид хоёр ирээд нөгөө туршилтын хичээл суугаад код програм бичээд энэ компьютер дээрх бүх юмудыг ажиллаад үзчихсэн учраас маш сонирхолтой байсан. Сая ирээд ингэ сэтгэл маш өндөр байна. Баярлалаа. Хүүхдүүдийн хийсэн бүтээлийг харлаа шүү дээ. Харлаа. Нэг сарын хугацаанд хэд маш богино хугацаанд маш өндөр ур чадвартай, маш гоё юмнууд сурсан байна. Сургалтынхаа хамт бол маш их баярлалаа. Айгу гоё орчинтай. Тэгээд айгу хүүхдтэй тулж харьцах юм байна. Тэгээд шал өөр л мэдэмжлээ. Гахсаргаал гараад ирсэн. Ямар гоёг л бодоо яа. Тэр өөрөө сурах гэдэг юм шиг гүйлцтэй. Гоё юм л гэдэгээс асуугаад. Сайхан бүхнийг далан санаа сэтгэлэн өдрөг байлгаарай. Халуун зүрхээ мөрөдлөөр дүүргээд хамтаа бүхнийг бүтээн гэж итгээрэй. Хүний хорвоо дэндүүжим дэлгээр харгүй замаар ураг шалхаад хүсэл мөрөөдөл биелэх юролтэй
хоргоо. За үзэгчдээ мөрөөдлийн нэвтрүүлгийн уран бүтээлчид T Education Digital технологийн сургалтаа хамтраад нийтдээ 12 хүүхдэд хүүхд тус бүр 3 жил үн төлбөргүй буюу тэтгэлгээр сурахын сайхан гайхалтай боломжийг одоо олгосон байгаа. Хүүхдүүд маань эхнээсээ сургуультайгаа танилцлаа. Өнөөдөр сонирхолтой байсан баг гэж бодож байна. Тэгээд нийгмийн харилцааны хүрээнд хамтарч ажилласан T Education Digital технологийн хамт олонд чин сэтгэлээсээ талархлаа. За хүүхдүүд маань бас баярлалаа хэлье те. Сургуулийн хамт олонд баярлалаа. За ингээд эх 7 хоногт дараагийн дугаараар эргээд уулзъя. Түр баяртай.